энэ Батүл гишүүн энэ агентлагийн тухай хууль агентлагийн асуудлыг хүндсэнд нь би баярлж байгаа. Зүгээр байршлын асуудлаа би хэд хэдэн асуултаа. Энэ өнөөдөр манай энэ агентлагууд гэдэг чинь гадагшаа явахаараа бизнес классаар нисээд л гадаад очихоор 5 одтой бодолд байрлаад л дотоодон болохоор бүгдээрээ ордон харш байгуулад л тэгэл өрөө таслахаа гэдэг нь одоо хаана өрөө шиг юм сууж байгаа шүү дээ. Тэгээ их хурал дээр дуудаад юм уу засгийн газрын тэр дээр ярихаар энэ агентлагууд гэдэг чинь ерөөсөө ирдгүү. Жигтэйхэн том амтус шүү дээ. Их хурлын энэ одоо асуулт асууж байхад асуултанд хариулж байгаа байдал асуултаа тавихаар ирэхгүй, материал гаргаж өгөхээр ирэхгүй. Ихлээ гадаад л зугаалж явж байгаа нөхдүүд харагдаад байгаа юм. Энэ асуудлаар бас хөндөж ярих цаг болцсон шүү гэдгийг анхааруулж хэлмээр. Юуны хувьд бол энэ тэгээд энэ Улаанбаатар хотод байгаа агентлагийн дарга нарыг бид чинь дуудаж дийлэхгүй байгаа хүмүүс маань хөдөө хаана байршуулах гэдэг энэ агентлагуудаа ер нь зөв төсөөлөл бүсчилсэн хөгжлийн түүгээсэн газруудаа нэгсэн дээр аялал бүсчилсэн хөгжлийн газарт нь одоо байрлуулна гэсэн энэ төсөөлөлт байгаа юм бол Батүл гишүүнэ. Нөгөө талаас энд улсын хурлын бусад шийдвэрийн төсөл бол улс өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 9-5 заасны дагуу төслийн үзэл баримтлал тухай харилцаа хуулиар зайлшгүй зохицуул үндэслэлийг тодорхой тайлбарсан байдаг дээр засгийн газраас ирсэн санал дээр бол асуудлыг хуулиар зайлшгүй зохицуулах үндэс шалтгааныг тодорхой тусгаагүй байна гэж заасан байна. Энийн тайлбарлаж өгөө. Засгийн газар бол энийг чинь ер нь тусгаж өгөөгүй байна гэсэн байна. Та энийг ер нь тодорхой ямар үндэслэл шалтгаан тусгаж өгөөгүй гэдгийг тайлбарлана. Хоёрдугаар засгийн газар агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1 дээр болохоор хууль өөрөөр загварвал агентлагийн улсын хурлаа зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүчийг тухайн хуулийн ажиллагааны зохиогоор ерөнхий сайдын саналыг үндэслэн засгийн газар байгуулна гэж заасны дагуу засгийн газар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхэн дагуу агентлаг байгуул шийдвэрийг байршлыг өөрөө тогтоох боломжтой байна гэж ингэж үзэж байгаа юм байна. Тэгээ нэгэнтээ ийм хуулийн эрх зүйн юм байрал байж байгаа энэ байршлын асуудлыг одоо яг ингэж тавих нь одоо ямар учир агуулгатай юм. Харин тэр Лундагансан гишүүний асууж байгаа би урд өмнө ярьж байсан энэ шүүх засаглал гэдэг юм уу аль эсвэл тодорхой парламент гэдэг юм уу энэ хит төвлөрлийг багасгаж харин өөрөнгөж гэдэг юм уу энэ тодорхой засаглалын байрлал байшинг өөр газар байрлуулаад түүнийг дагуулад аж ахуйн байгууллагууд юу засгийн газрын дөрвөн агентлагууд дээр байгуулахад бол энэ бол боломжтой юм уу гэсэн ийм одоо зүйл бол бас байж харагдаад байгаа юм. Тэгээд энэ одоо агентлагууд ч маш олон агентлагууд тэгэл орон тоон гэж ихтэйхэн тэгээд та энэ дээр нь бол ямар нэгэн нэмэлт өөртөг шаардлагагүй гэж байна. Гэтэл хөдөө орнуудад агентлагууд шилжээд очиход цаадуулчин байр орон сууц гэдэл байр сав гэдэл байгуулад эхлэнэ. Тэгэл нааш нь ер нь Улаанбаатарын нэг одоо 5 минут хүрэхгүй газраас чинь бид чинь 2-3 цаг хүлээдэг шүү дээ. Одоо энэ их хурлын дээр ч агентлагийн дарга нар чинь ирэхгүй зовоодаг. Хаагаас нь тэр газраас дуудаад онгоцоор тэднээс онгоцоор машинаар ирэхгүй л дээ. Цаадуулчин онгоцоор хамгийн өндөр үнэтэй юмар л ирд таарна шүү дээ. Тэгээ энэ задлан мөнгө бол би ер нь буурахгүй юм нэмэгдүүлүү гэсэн тийм юм одоо миний одоо юунд харагдаад их энэ таны энэ төсөл нэмэлт хөрөнгө орохгүй гэсэн. Ер нь энэ агентлагийн асуудлуудыг бол иж үрнээр хөндөж ярих цаг болсон шүү гэдгийг хэлмээр. Батүл шүү. За би шууд хариулаа чи нэгдүгээрт нь яг засгийн газрын тэр хуулийн дээр бүтцийг гэж байгаа болохоос байршил байхгүй гоё. Байршлыг тогтоох нь байхгүй. Тийм эрх бол байхгүй. Бүтцийг тогтооно л гэж байгаа. Шинээр одоо сайдын саналыг үндэслээд бүтцийг тогтооно гэж байгаа болохоос биш байршил гэж байхгүй. Тэгээд зориуд нэмж оруулсан юм байршлыг гэж нэмж оруулж байгаа юм дээр. Хоёр дахь нь мянганы хөгжлийн зорилтон дээр тулгуурласан үндэсний хөгжлийн цогц бодлогыг бид нэр их хурлаар ярилцж байгаа үед нэг асуудлыг хурцаар тавьж ирсэн юм а. Манайд хуучин нөгөө хотуудыг зохион байгуулахдаа гол үйлдвэрүүдэд дагалдуулаад зохион байгуулсан. Жишээ нь Эрдэнэт гэдэг бол Эрдэнэтийн үйлдвэрийг дагаад зохион байгуулсан.
Багнуур гэхээр багнуурын нуурсны урахыг дагаад зохион байгуулсан. Энэ ордууд байхгүй бол яах вэ? Энэ хотууд юу болох вэ? Хотууд ямар статустай болох юм бэ? Тэгээд бид нар нөгөө мянганы хөгжлийн сорилтын мянганы хөгжлийн асуудлыг бид нөгөө үндэсний хөгжлийн цогц бодлогыг их хурлын гишүүд бид ярьж байхдаа ер нь энэ дээр бол одоо энэ ирээдүйн хотынхаа төлөвлөлтийг боловсронгуй болгож зөвхөн нэг үйлдвэр дагсан биш тодорхой төрлийн үйлчлэгээ авсан ийм төвүүд болох ёстой шүү гэж их олон талаас нь ярьсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр зориуд бид нар ярьж байгаад оруулсан. Тэгээд тэрнийхээ дагуу хийж байгаа юм. Тэгээд бид нар хотын тэр хотууд ер нь ирээдүйн тэр боловсронгуй болох шаардлагатай хотуудын жагсаалтыг ч гаргаж ирсэн. Тэрэн дотор бол одоо Эрдэнэт, Хар хорон, Дархан, Зуумод, Өндөрхаан, Чаулсан, Ховд гэж бүгд орцсон байхгүй юу? Энийг бид одоо ерөөсөө тэгэхгүй бол энэ хотуудын ирээдүйн байдал бол тун эзэгтэй болох нэ гэж ярилцсан л та гişүүдээ бид нар тэг оруулсан энийг. Тэгээд энэ бол яаж яах вэ гэхээр төрийн үйлчлэгийг тодорхой хотууд бол бас төрийн үйлчлэгийг хүргэдэг төвүүд байя гэж ийм л одоо зорилтыг төвшүүлж тавьсан л энийхээ дагуу өргөн барьж байгаа юм л та. Харамсалтай нь ийм асуудлыг шийдэхдээ зэрэг байршлын асуудал нь засгийн газар тогтоох хэрэггүй болсон байхгүй юу? Хуулиар олгогдоогүй юм байсан юм л та. Тэр 3 дахь асуултанд нь бол тэрвэш таваг гишүүний хэлж байгаа. Үнэхээр энэ агентлагд өнөөдөр бол ер нь энэ агентлаг төрийн байгууллага нийслэлд хэтэрхий төвлөрснөөс болоод яг үнэндээ бол тодорхой ажлыг эрхлэх гээд байна уу? Нийслэлийн иргэн болох гээд байна уу гэдэг асуудал ч одоо ер нь маш бүрхэг явдаг болсон шүү дээ. Одоо тийм л их төрдөө ажиллах хүсэлтэй болоод тэр хаач байлгүйгээр тэр иргэн чин сэтгэлээс л ажиллах ёстой шүү дээ. Ер нь хамгийн сүүлд хэлэхэд бол бусд улс орнд бол түрүүн Лунда Жанцан гишүүн хэллээ. Лунда Жанцан гишүүн бас мэдэж байгаа. Бусд улс орнд бол ер нь хүн амт зүйтэй газар төрийн их чухал үйлчлэгийг авч байршуулах нь ил тод байдлыг нэлээд хангадаг ёстой гэж байгаа. Зориуд хүний нүдэн дээр авч тавьдаг. Одоо ашигт малтамлын хэрэглэх газар руу хэн очиж ирж байгаа нь ер нь л урсгал нь илэл байж байгаа ёстой л гэсэн ийм нэг ил тод байдлын зарчим байгаа юм. Зүгээр тэр харахынлог Лунда Жанцан гишүүний хэлдэг тэр герман шиг Лейпциг тэр нь байдаг гэхээр зэрэг одоо бид тэгвэл үндсэн хуулинд өөрчлөлт оруулах болчиход байгаа юм. Яг бол нөгөө үндсэн хуулиндаа төрийн дээд байгууллага бол нийслэл байж шүү гэж заасан байхгүй. Хар хорон дээд шүүхийг авчиж болно жишээ нь юу гэдэг нь тэгэхэд бол бид үндсэн хуулиар хөндлөх хэрэгтэй болчиход байгаа юм. Цэцэг жишээ хар хорон дээр тэрүүштаг тодруулаад асууя. Батул гишүүнээ зүгээр энэ таавал шилжүүлэг гэхэд бол яг тодорхой хэмжээний төсөөлтөд байгаа хэл да. Ямар агентлагийг одоо таны төсөөлөөр бол ойрын хугацаанд ямар бүсийн төв дээр шилжүүлнэ гэсэн төсөөл байна вэ? Нэгдүгээр. Хоёрдугаар бид төс мөнгөний асуудлаас ярьсан шүү дээ. 5 минут ирээдгүй газар 2 цаг болдог хүмүүс ч мөнч одоо улсын тодорхой асуудал ярихад мөнч хүн зуртал гаргана да. Тэгэхээр энэ төс мөнгөнтэй холбоотой асуудал хөдөө орон нутгийн саадуулчин одоо манай энэ агентлагууд чи хотын төвд байж байгаа бол хамгийн гоё байшинтай барилгатай байшин гутал агентлагууд болчиход шүү дээ. Тэгэхээр энэ төс мөнгөн дээрний асуудлыг дээрээс нь энэ саяны энэ төсөөлөнийг хилээд өгөхгүй гэсэн ийм хоёр зүйлийг тодруулмаар байна. За хөдөө талд байршуулаагүй л ямар шүү төсөөл агентлагуудаас байж болох уу гэсэн. Нэрлэн даад. Батул. Гэхдээ жишээ нь би бодоод ястаа зүгээр ястаа хар багцаад төсөөл хэлж чадсан. Тэрийг бол та нарын л адилхан хэлж чадсан. Тийм ч учраас хуулийн дээр зориуд судалж үзэж байгаа шийдэгдсэн байхгүй засгийн газрыг. Өөрөөр хэлбэл тэр хэрэгцээ шаардлага те тохиромж бүх юмыг судалж үзэж байгаа засгийн газраас шийдэлгдсэн. Өөрөөр хэлбэл засгийн газар дээр байршлах тогтоол ирэх өгсөн. Энийг бол үнэхээр судална. Зүгээр бид нар ийм бодлого зорилт болгож тавьчаад ерөөсөө энэ лүг алхаж өгөөгүй л байхгүй юу? Явж өгөөгүй. Зүгээр
төсөөллөө илүү аягүй болоод цаашаа мушгаад энэ нөхөр чи ерөөсөө ингэж бодож хийжсэн юм байна гэдэг энэ хуулийн минь хэлц хэсгийг та нар унгаа хийчих واخа. Тэгээ би зүгээр би төсөөлөл гэдгийг бодоод ер нь оцолтой болох واخа. Энэ жоох болив би нэг жоох